Тэг өнөөдөр яг ингээд Монголын ард түмнийг одоо сүүлийн 10 гаруй жил энэ төр засгийн нийт төсвийг авч явж байгаа 5 толгой асуудлыг ярих гэхээр засгийн газар нь ингээ бүрэн бүрэлдэхүүнээр дэрхэ босоо гарчлаа. 5 минутын өмнө. Засгийн газар нь ерөөсөө сонсохгүй. Ер нь ингээд энэ ухаан удаг дээр юм ажиглагдаад байгаа. 5 толгой асуудал ярих гэхээр эрс хүрдгүү, 5 толгой асуудал ярих гэхээр ямар нэг үл үзэгдэх гар гэдэг шиг юм зохицуулт явдаг. Ийм асуудлууд бол ер нь зөндөө гарч байгаа. Тэгээ би нэг хоёр үндсэн асуудлыг хэлэх гээд байгаа. Нэгдүгээр энэ байгалийн баялаг гэдэг юм чинь хэн нэгэн хүний өмч ерөөсөө биш ээ. Нутагт нь очиод уул хангаагийн ухаад талыг там болгочоод өөрсд нь юу ч оногдохгүй байгаад энэ орон нутгийн иргэд чинь бухимдалтай байгаад байгаа. Сая тооноор нь хэлээр зөөж гаргачаад амьдралхууд нь нөлөөлөхгүй болохоор ард түмэн энд ч ууртай байгаамаа. Тэгэхээр бид нар ер нь ганцхан энэ 5 толгой энэ орд газар гэлтгүй. Энэ Монголын баялагийг яаж иргэдэд тэгш хүртээмжтэй байх уу гэдгийг ярих цаг болцсон юм. Ярихын тулд бид нар эхнээс нь үзэх хэрэгтэй болчиход байгаа юм. Яаж энэ 5 толгой гэдэг том орд дамжиж энэ олон хүний гар дамжив дунд нь хин гэдэг төрийн өндөр албан тушаалтан оролцов хин хувьдаа хэдэн сая долларын ашиг хийв гэдгийг бид нар үзэх болчиход байгаамаа. Дуудаж ирээд асуугаад улсын хурал хууль тогтоох дээд байгууллага юм бол тэр хийхээ хүрээнд асуух хэрэгтэй болчиход байна. Тэгээ зарим нөхдүүдэд сануулж хэлмээр байгаамаа. Хэн нэгэн нүүрсний хулгайчийг баяжуулах гэж Манлайбаатар Дамдын сүрэнг амингийн шоронд босоогоор өгөөгүй юм шүү. Хэн нэгэн авилагчин төшмөлийн халаасанд мөнгө зутгах гэж Өвөр хангай аймгийн Төвөрг сумын харьяат Лувсан цэрэнгийн Аюуш гэдэг залуу 21 наснда Жанчгүйгийн даваанд 12 буудуулж нас бараагүй. Хэн нэгэн төр дамсан олигарх компанийг баяжуулах гэж манай Нуулуурхаан сайд Дамдын ямын Төрсөн нутаг Увс аймгийн Өмнө Говь сумын Бигзийн Гиван гэдэг залуу 1948 онд байтаг богдод алуулаагүй маа. Энд чинь Монголын ард түмний үеийн үед эх орончдын цусаа урсгаж ирсэн эх орон энд хадгалагдж байгаа баялагийг өнөөдөр энэ эх орныхоо эзэдд нь яаж хүртээмжтэй байх уу гэдэг асуудал ярьж байгаа юм. Цаашилбал энд ерөөсөө хувийн хөвшлийг төрд нийгэмчлэх, дулааж авах ийм асуудал огт яригдаагүй, яригдах ч ёсгүй. Улсын хурал ийм их ёсгүй. Тэгэхдээ бид энэ асуудлыг одоо ярьж эцэслж хувийн хөвшлтэйч халгаагүй. Гадаадын хөрөнгө оруулалтаж ойлгомжтой бодлогоо цаашид тодорхойлохын тулд одоо ярьж эцэслж нэг тийш нь гаргаж явах зайлшгүй шаардлагатай болчиход байгаамаа. Хизээж дуустгүй нэг юм хэрүүлтэй. Сүүл 10 гаруй жил ярьлаа. Энийг нэг эцэслэе л да. Улсын хурал хууль тогтоох дээд байгууллага юм бол ард түмний төлөөлөг шууд хэрэгжүүлж байгаа байгууллага юм бол энийг нэг эцэслээд одоо шийдвэрээ гаргацгаамаар байна. За үүнээс цааш Монголын баялагийг ашиглахдаа энэ алдааг давтахгүй. Дундаас нь хэн нэгэн авилагчин, хэн нэгэн олигарх ингэж завшихгүй. Энэ баялаг ард түмэнд ингэж очино. Арга зам нь энэ юм. Яагаад гэвэл бид нар урдын алдаандаа дүгнэлт хийсэн юм а гэж хэлхийн тулд бид нар энэ асуудлаар сонсгол хийх хэрэгтэй болчихж байна. Яагаад сонсгол хийх гээд байгаа юм бэ гэж асуув. Өмнө нь нүүрсний сонсгол гэж хийж ирсэн. Энэ сонсголын үр дүн одоо хүртэл үргэлжлээд олон нийтэд олон асуудлыг ил тод болгоо явж байна. Тийм учраас энэ асуудлаар хэнийхэн зөв хэнийхэн бурууг дэнсэлье.